Сайн байцгаана уу? Намайг Аяган гэдэг. За энэ хүү бичлэг бол миний YouTube-ийн хамгийн анхны бичлэг байгаа. Тийм учраас та бүхэн маань намайг дэмжиж лайк, subscribe дараад өгөөрэй. Би цаашдаа та бүхэндээ бичлэгээрээ өөрийнхөө сурч мэдсэн зүйлсийг хуваалцаж явах болно. Хэрвээ та 2025 оноо дүгнэж 2026 онд зорилго тавьж хараахан амжаагүй байгаа бол энэ хүү бичлэг танд зориулагдаж байна. Эхлээд 2025 оноо хамтдаа дүгнэцгээе. 2025 онд тавьсан зорилгоудаа эргэж нэг хараад аль нь биелсэн байна, аль нь биелээгүй байна гэдгийг та нэг чеклээд үзэх хэрэгтэй. Биелүүлж чадсан зорилгоудаа хараад өөртөө талархах хэрэгтэй. Яагаад гэвэл та энэ хүү зорилготой хүрэхийн тулд маш их хичээл зүтгэл, үйлдэлийг өөрийнхөө зүгээс гаргасан. Тийм учраас эхлээд өөртөө талархаарай. Харин хараахан биелээгүй байгаа зорилгоудаа та ямар учраас яагаад биелээгүй байгаа шалтгаануудыг нь жагсааж бичих хэрэгтэй. Хамгийн гол нь энэ ондоо тэрхүү алдаанаасаа суралцаж тухайн алдаагаа дахин давтан гаргахгүй байх тал дээр та өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй гэсэн үг. Өнгөрсөн онд ямар ч зорилго тавиад биелүүлж чадалгүй бүтлгөөдсөн ч бай. Энэ 2026 онд та тэрхүү зорилготой хүрэх бүрэн боломжтой гэдгийг битгий мартаарай. Ингээд хамтдаа 2026 оны зорилгоо бичицгээе. Зорилгоудаа 4 бүлэгт хувааж тавих хэрэгтэй. За хамгийн эхний бүлэг нь болохоор хувь хүн. Та хувь хүн талаасаа ямар зорилгуудад хүрмээр байгаа, яг тэр зорилгоудаа 3-аас 5 зорилгод багтаагаад бичин гэсэн үг. Та хувь хүн талаасаа өөртөө ямар дадал суулгамаар байгаа, мөн ямар муу зуршлаасаа салмаар байгаа гэх мэтчлэн жишээ нь зан аашаа засах байж болно те. Тамхинаас гарах, цагаа дэмий өнгөрүүлэхгүй байх, эрт босож сурах гэх мэтчлэн эсвэл дасгал хийх, 7 хоног тэдээс тэдэн цагийн дасгал хийдэг болно гэх мэтчлэн өөртөө зорилгоод тавина гэсэн үг. Хоёрдугаар бүлэг нь болохоор гэр бүл. Та гэр бүлээрээ ямар зорилгот хүрмээр байгаагаа бичнэ. Жишээ нь миний хувьд охиноо эрүүл саруул өсгөх гэсэн зорилго хамгийн нэгт тавьсан байгаа гэр бүл гэсэн бүлэг дотроо. Энэ мэтчлэн та гэр бүлээрээ гадагшаа аялах байж болно. Эсвэл Монголынхаа гоё үзэсгэлэнт газруудаар аялах байж болно. Тийм зорилгоудаа бүгдийг нь жагсаагаад тавина гэсэн үг. Гэхдээ тийм нэг нуршуу биш, 3-аас 5 том зорилго тавихад хангалттай шүү. 3 дахь нь болохоор боловсрол болон нийгэм талаасаа байж болно. Та өөрийгөө хэр зэрэг боловсруулна, амьдрал чинь бас түүнээс нэлээд хамаардаг учраас чухалчлан авч үзээсэй гэж хүсэж байна. Жишээ нь та энэ ондоо хэдэн ном уншихыг хүсэж байна. 7 хоногтоо ядаж хэд удаа подкаст сонсохыг хүсэж байна гэх мэтчлэн. Эсвэл шинээр хэл сурах байж болно те. Ямар хэл сурмаар байгаа тэр бүгдийгээ энэ дээрээ оруулж бичнэ гэсэн үг. Мөн 3-аас 5 зорилго тавихад хангалттай. За хамгийн сүүлийнх нь болохоор ажил, карьер, санхүү талаас зорилгоудаа тавина. За үүн дээр та ажил дээрээ албан тушаал ахимаар байгаа бол түүнийгээ бичиж болно. Эсвэл та карьерийн замналаа яаж өөрчлөмөр байгаа нь те тэрийгээ бичнэ. Мөн санхүү талаас хэдэн төгрөг хадгалахын, сард хэдийг олдог болохын гэх мэтчлэн энэ дээрээ 3-аас 5 зорилго тавьж өгөх хэрэгтэй. Энэ мэтчлэн бүлэг тус бүр дээр 3-аас 5 зорилго тавина хамгийн чухал гэснэ. За тэгснийхаа дараа та тэдгээр зорилгуудад хүрэхийн тулд өөрийнхөө зүгээс ямар үйлдэл хийх юм, ямар дадлыг өөртөө суулгах юм, ямар зуршлаасаа татгалзах юм, өөрийнхөө зүгээс ямар золиос гаргах юм. Жишээ нь та хэл сурах гэж байгаа бол өдөр болгон кино тайлбар үзэх юм, кино үзээд хэвтээд байж болохгүй шүү дээ. Энэ болгоныг та золиос гэж үзээд тэр зорилготой хүрэхийн тулд тухайн золиосыг өөрөөсөө гаргах шаардлагатай гэсэн үг. Бүх зорилгоод дундаасаа ерөнхий нэг зорилгыг, ганцхан зорилгыг сонгож авах хэрэгтэй. За энэ болохоор таны 2026 оны номер 1 анхаарах ёстой зорилго гэсэн үг. Бусад бүх зорилгоудаа биелүүлэхийг чармайна. Гэхдээ энэ гол зорилгоо заавал биелүүлсэн байх ёстой. Тийм учраас та өдөр болгон юу ч тохиолдож байсан тэр ерөнхий нэг зорилгодоо төвлөрч тэр зорилгодоо өдөр болгон цаг гаргаж үйлдэл хийн гэсэн үг.
Ингэвэл тухайн зорилго чинь 2026 оны сүүл гэхэд аль хэдийн биелж гисэн байх болно. Тэгээд та бусад зорилгоудаа ч гэсэн тодорхой хэмжээнд биелүүлчихсэн байх болно гэж найдаж байна. За ингээд миний бичлэгийг энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Цаашид би өөрт хэрэгтэй, өөрийнхөө суралцж чадсан бүх зүйлсээ хуваалцж явах учраас миний YouTube сувгийг дагаад намайг дэмжиж өгөөрэй. Subscribe, like дарахаа битгий мартаарай. Баярлалаа. Баяртай.